Сайн байцгаана уу өглөөний мэнд хүргэе. Одоо өглөөний 5 цаг 30 минут болж байна. Аялал гарах гэж байна. Аялал гарахад Берлин хамгийн марччихад бэлэн байна. За өнөөдөр бол миний хамгийн анхны влог. За ингээд явцгаая. За аялал эхэлсэн. Нэртэйгээ хоёр найзтайгаа явж байна. За аялал амжилттай үргэлжилж байна. Сая бидэд үргэлжтэй таарлаа. Өчнөө сайхан шуудтай таарлаа. Аялал бол ер нь гоё үргэлжилж байна. Энд сайхан цэл ногоон сайхан тал байна. Энэгээр бас өргөж сайхан тархан тавтай. Ер нь сайхан байна уу? Агаар нь ч гэж сайхан байна. Яг бороо уртайч таарлаа. Нартай бороотой. Гоё байна. Оо хаашаа явж байгаагаа яриаг юм ба шүү дээ. Одоо бид чинь Скватра аймгийн Түмэн цогц сум руу үндсэндээ явж байна. Харимат уулыг зорж явна. За Харимат уул бол ерөнхийдөө ихэнх хэсэг нь бол Хэнтээ аймагта хамаардаг. Багахан хэсэг нь бол Скватра аймгийн нутаг дэвсгэрт оршдог. За Хэрлэн гол ихэд Скватра аймгийн дахиад 25 км өсөж өнгөрдөг. За Харимат уулан дээр очиж байгаад ерөнхийдөө сайхан бас үзэж хараад юм ярина. За ийм байна. Цаашаа явцгаа үргэлжлүүлээд. За Харимат ууландаа ирсэн байна. Нэгэр сайхан юм байна ус. Сайхан мод, хад, уул бүхэл юм байна. За ийшлээд ерөнхийдөө уулан дундаа хуучин одоо Түмэн цогц сумын маань юу байдаг юм бэ? Хуучин суур. Хамгийн эхэлж одоо байгуулагдчихсан байшингуудын төөрн байдаг юм байна. Тий ямар хөт юм нэр? Тийм бай. Тий ямар хөт юм бэ? Яг одоо энэ нөгөө хуучин Джонсны уурхай байсан. Тэгээд одоо үндсэндээ хүний гараар бүтсэн иймэрхүү агуу маягийн юм болчиход байна. Агуул гэж ярих байх л та. За орж үзнэ. Эхт хамаагүй орж болохгүй хоо. Угаасаа бүр энэ юу хаач. Тий дүүрээ ус байна. Мөстэй. Доороо л мөстэй байна. Энд чинь л ер нь удаа суул хөлдөж өгөх юм байна уу? Амар хөт. Энэ ерөнхийдөө нэг үүднээсээ 20 м, 20-30 м л юм шүү дээ. Тий. Одоо яг ингээд энд зогсонгууд жоохон ч гэсэн явагдчихгүй тий. Тэг би ингээд ороод үзчихгүй. Яг пар төвөн жоо юм шиг халуу. Энэ юу вэ? Одоо ийш нэ. Энд нэг үүдэнд нь гэдэг юм ийм нэг жижигэн чулуу байна. Энэ хажууд ирээд ингээд зогсоод энэ нэг амнаасаа 20 м л. Тэгэхэд л зүгээр кондишн үлээж байгаа юм шиг л амар хүртэн. Ийм сонирхолтой байдгийм байна. Дахиад явна. За хатан алтэрдгүй баатрууд гиндэ. Милэн дээр гараад ирсэн бай. Милэн дээр нь жоо гайгүй. Ерхэдээ дээр гараад ирсэн бай. Сая дээшээ авирах гэж 80 юм боллоо. Тоош харахгүй даа. Гоё байна энэ дээрээс гоё харагдаж байна. Одоо дээшээ авираад явъя да. Тэр дээр эрхийн уруугаараа гүрүүд баачсан байна. Гүрүүд баачсан байна. Ямар Ба.
Тэр өөдөө гүрэл мэдсэн. Энэ уулан дээр одоо үлэг гүрүүлийг хийчихэж. Аа нэр. Байли өгш. За тэгээ сэрээ чи үзэгч түмэндээ хараад яа. Тэр үлэг гүрүүлсэн. За хаа нэр. Тэрхүү орон тэр дээр дөрөв орон. Энэ их орон уу? Дөрөв саралтай байсан. Тэр нэг. Гүй чи хаалнаас ирсэн юм шиг. Тэр яваад биччихсэн баггүй. Харагдана. Манай тайлбарлагч одоо үлэг гүрүүлээ маячсан ормыг тайлбарлах нэ. За. Сүргээрээ л явчихсан гин. Энэ уулан дээр. Сарвын наатын дайтай. Айл юм бэ? Яг чиний на заагаад байгаа чи харагдахгүй байна. Камерт харагдахгүй байна. Яг сүүдэрлж гээд байна хатчих. Яг сүүдэрлж гээд байгаа. За одоо харагдлаа. Тэр доор ирэх үү. Дэшэв сайхан байна дөө. Арс үлх мөл зээр мэрийн. Багш шүү дээ. Зэрийн л. За одоо энэ дээрээс баян байгалыг төлднөө. Энд гарчих яа хэл. Алин дээр тэр том одон дээр үү? Гарьяа энэ. Зөв гайгүй. Гайгүй гоё. Гоё л харагдаж байна гэж. За энэ арын хатан дээр гарна л гин шүү. Хоёр янгир ямаатай л явж байгаа юм шиг байна. Бэсэл. Бууга хараа. Харин буугаалаа Гарахгүй тарчих. тараа. Хамгийн гол нь хэдэж буу гарах гэдэг байна. Моттой гэсэн модын бол чармаар байна. Хоймод наа болохгүй шүү. Харин мод нь хаагуур байт юм л та. За дэшилцгээе. Манай эдэр сайхал дэш явж өгч. Энэгээр бас моттой. Жимсний мод байна. Өөдөө мэлэн дээр. Ороо дээр юм уу та? Уулах ороо дээр заа. Тэгсэн ороо дээрээс нь Жон Шир ерөнхийдөө олборлдог байсан юм шиг байна. Баагаад юм хаач байна. Энэ цад цаад байна. Энэ цад цаад. Оо ийшээ бүр ингэж ухаад яачихсан дээ шүү. Бүр ингэж ухаад доош нь ухаад ухсан илүү чулуунуудаа дээшээ гаргаад. Тэр агууруу нь чүцгүү. Аа. За тэгвэл бид хоёр Явна. за тэгвэл дөрүүлээд явъя л та. За энд бас нэг хүний гараар бүтсэн агуу шиг юм байна. Агуу шиг юм гэсэн. Агуу гэж хэлгээд болох л та. Энэ цаашаа айгүй их явдаг юм. Чи цаашаа бүр орчиж байгаа юм уу? Нурчихгүй байгаа. Чамайг өгчээ зураг. Апрото. Чи цаашаа бас нэлээ явж штэ. Хоёр орох юм болохгүй. Хоёр оролоо. Аюу гоё юм байна. Сэрүүх юм. Тэгээ ийцээ байна уу? Энэ спичг асч өгш үү? Энэ бүр дээрээ өгчээш байна уу? Энэ мотор мэдтэй юм.
Сарсан моох юм уу? Хоол амтах. Ан. Энэ үстэй. Энэ даар матан. Мишээ, хандаа. Орчихсон юм байна. Хойдоо. За орё. Гарыг. Ийм үгүүд тийм амар тэгээд энэ ч одоо нуурж мөрдгөө юм тий. Амар ли. Монгол мөрчдгөө юм гэмээр л. За. Тэвгүй үү. За ийшээ тусарч. Тийм биш. Энд нэг мөрцөн биш. Манайч модон хэлдэг шүү дээ. За гарыг. Ийшээ тусгач та. Чи орж ирэх юм уу? Орж ирэл ороод. Хаадраа бод. Ой бод. Хайд чулуун сууд юм. Үе. Бар байж мөрцөн биш. Доош нь юм биш. Одоо эдрийг ингээд дураагаад явдаг. Амар л. Тэгээд доод дэж байгаагууд тэр дор баамар бүдүүн болдог. Цаашаа явахгүй юм. Ноотор баригдсан. Энэ бас мэдээ. Огшоогоо мэдээ явж байна те. Хэдэн метр вэ? Бас нэг 20-30 метр явсан юм шүү. Тийм ээ. Сайхан л итвэ. Сайхан ч гэдэг юм амар ч гэдэг юм. Итвэ та. За бууж явна. Нар зөв тавираад буучих. Одоо зүү нугаас сэтгэлээс ирчих. Ямраас ирчих. Мөрөөдөд байсан. За эрхэм мөндөд үзэгчдээ энэ мөрөөдөл биелдэг юм гэж төгөөг явагдаж байна. Өндөр дээр гарч үзгээс гэсэн мөрөөдлийг нь биелүүлсэн байх нь байна гэж. Тэр модтойгоор л юм биш үү? Жижиг мод байдаг гэсэн шүү дээ. Хэдүүлээ хоош харсан уу? Ойдрууг нь харсан шүү дээ. Мод энэ бол шараагүй. Тий. Гэтэ ингээ явъя. Энэ зүгээр юм. Гэтэ зам явах. Гэтэ замаа. За. Түрүүнд юу мэдмээс санагдсан даа. Уг нь модоо харцгаа. Тэгээд буугынхаа барааг энэ харчих юм бол тийм ээ. Ер нь л яагаад мод гэж харах гэдэг нь үхлээр үндсэндээ үл яг нөгөө хангаа газрын ойтой тийм газар биш учраас нүцгэн уулууд байна. Тийм учраас ийм нүцгэн ууланд бас ой байгаа гингүүд сонирхолтой зогх. Тийм манай дээ. Манай дээ сэтгэл ямар байна вэ? Сайхан байна уу? Нэг хүний мөрөөд билсэн юм бол билсэн юм чи ер нь янз юм байгаа. Энд бас нэг мөрөөдлөө билдгээр явж байгаа биз? Тийм. Ер нь л бид хоёр аялал явахд мөрөөдөлтэй. Тэгээд бас мөрөөдлөө билдээд явж байна. Бай. Чулуу сэрпий хийжин гэдэг. Хүүхдээ чулуу сэрпий хийж. Оо яа. Гоёндөө. За харимат ууланд маань ерөнхийдөө 160 зүйлийн ургамал байдгаас одоо 30 зүйл нь бол яг эми ургамал байдаг гэсэн. Одоо яг ердөөд ингээд замаар явж байхад
Цэнэн зүйлийг гой цэцэг нүү гой харагдаж байна. За энэ хэсгээс ерөнхийдөө зам жоохон темирхүү. Миний өвс одоо ингээд суперменийх шиг оргишаа ингээд цагирглаад байгаа гэж. Зам иймэрхүү учраас дэшээ нэтлээ алхахаар шийдлээ. Хамгийн гол нь бид ойгоо олсон. Энд хөөрхөн жижиг ой байна. Шинэхэн зулцган ой гэдэг юм уу? Тийм учраас ой дээр очицгаая. Ингээл Ант дэшээ явчихъя гээл. би ахын зам Тэгэл гал тийм машин дэргээ эвтгэн нэртэй. Энэ одоо тарьсан ой юм болоо яасан ой юм бэ? Тарьсан юм шиг нэ тий? Аажуулт хийлээ гэдэг үлээ. Тий ойжуулт хийлээ гэд байсан шүү дээ. Хараад ойжсэн биш үү? Ганцтай гоё харагдаж байна. Нилээ өндөрч үлдсэн юм шүү дээ. 6 метрийн өндөртэй ч. За ийм хөөрхөө ой байна. Энд ч одоо тэгээд хэдхэн жилийн дараа янзтай гоё болчихно. Өчөөс Ишээ дотгошооч бас. Снөө мод. Ишээ утгүй мэн үү? Тэ. За одоо хэдлээ сайн гол руугаа очиж. Буудлаа тийм ээ. Энд л хүмүүс ир цаахан амардаг юм байна. Хөрхөн гой модод байна. За одоо хэрэг одоо их байна. Орхог. Ногоон. Эмийн юу орж байгаа юм? Юу арчих юм бэ? Яг хоол харагдаж байна. Харагдаж байна. Яа. За одоо чулуугаа аваад хийлээ. За ерөнхийдөө аялагчтай та бүхэн энэ хэсгийг харж байгаа. Ерөнхийдөө энэ гал хүмүүсийн гал түлжээс орон дээр ерөнхийдөө галаа түлж өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо энэ гал түлсэн газар бол хизээж ахиж энэ өвс орохгүй. Тийм болохоор доошоо халаад одоо тэр гүнийх нь хэсгийг ерөнхийдөө гэнтэж тэлгэсэн юм да. Орхогоо сайн гал дээрээ тавьчихсан. Одоо сайн галаа өрдөж байгаад. Ингээ сайхан галаа өрдөж. Ингээ орхичих. Яг усанд ороод гарч ирж явах хооронд энэ бол янз юм болох нь тодорхой. За явцгаая. Хүйтэн байж тээ. Шууд өссөн дээрээ. Яа, өсөх юм аа. Юу өсөж байгаа юм? Үгүй. Би шууд өссөн. Яа би шоо. Хүүтэн биш үү? Арилаа шоо. Харин хүүтэн байна хоёр тань. Харин хүүтэн. Хүүтэн
Аваада гаргая. Хэрэг амттай гэж. За ямар болж үзье та. Вау. Янзтай л харагдаж. Тэ гоё л харагдаж. За дэнэг зэрэг өччих. Тавган дээр гаргачих. Ногоонод нэчирсэн юм. Яг сах яалцсан мэл үзгээ. Нэг юм дээр нь доогоорх ногоо энэ төр нэлээ явсан баг уу? Батарсан баг. Нэлээ батарсан гэж магадгүй. Шүлтэй байна тий. Чиг шүлтэй. Сайхан. Чулуу ярих байдлаа. Чулуу барь өө чулуу барь шээ. Чулуу барь. Чулуу авах уу? Харам ба. Чулуу яа. Цаадад тавьчих. Яа. Адуу нам. Чулуу юу гэсэн юм шагараа. Болцсон уу бүжээ? Болцсон уу? Юу гэсэн ингээ аяглаад явчих таараа. Бүгдийг гаргачих. Амсаж явсаар үзье да. Зүтгэв шууд. Царайчаар гарахгүй шаарай. Гацуу гой зөөлхөн болчихжээ. Бослоолох шиг байсан да. Яац юм. Йоо, шүс гоожж байна. За тогооны хонхог үнээр сайхан байна. Дөрөв өндөл үнэхээр хавааск. Орой минь. За би яг одоо загас шарахгүй сууж байна. Гэрлэн ол дээр ерөөхдөө нутгийн иргэд маань сайхан. Сумаасаа зөвшөөрлөө аваад тэгээд загас барьдаг юм байна. За бид нарт бас сонирхуулаад ганц нэгэн загас өглөө. Тэрийг одоо энэ шотлоод шарж үзэх гэж байна. За налаа утчиход байна. За дээр нь хэрийн аваад амттай гэж. Гоё та үзэндээ. Давсалцсан ба тийм. Давсалцсан байгаа. Гэхдээ дээр нь цацуулцсан. За иймэрхүү байдлаар ерөөхдөө шарах юм шиг байна. Үзье да. Энэ дэлгэсэн юм аа гүйлтэй. Дэлгэхгүй. Наац дэлгэсэн байна уу? Нэг л дэлгэсэн баг. Цагаанаас эвгүй дээ шүү. За ингэж л явчих. Гэшэрч. Тэргэтөө жоохон үнснийхээ утаа дээр ширх хэрэгтэй. Цогон дээр. Цогон дээр. За одоо сүүлийнхээ юм гэдэг шахах гэж байна. Эхнийхээ шарсныг идэж үзнэ. Ерөнхийдөө газ болчдөг юм шиг байна. Газ умаагаад цагаараа болчдөг. За наашаа харуулж байгаа. За нэг иймэрхүү юм болсон байна. Амтын үзье. Оо, бэрэн боломжтой. Бодог байна. Одоо Жан цагаарсан гэсээс нь. Синэч. Зүгээр юм байна уу? За энэ өөр энэ хоёр төрлийн загас байна. Нэг нь алган юм шиг байна. Нэг нь соон. Соон баха. Энэ болон соон. Соон. Амт матад зүгээр.
Шүлэн. Шүүн болохоор тэгээд хайхтар юу юм гэж мэдэх юм алгуу. Болсон ч юм уу болоо гэж юм. Цав цагаад юм болчихсон юм шүү дээ. Өөрөө тийм аргуу цагаад шүү дээ. Тэгээд болсон байлгүй дээ. Ой минь уу. За нэг юмрхүү байна. За өглөөний мэнд влог маань ерөнхийдөө энэ төрөд өндөрлөх гэж байна. За энэ удаагийн влог маань ямар зорилготой байсан бэ гэхлээр түрүүн та бүхэн харамаа дуулан дээр бүргэддэг явахыг харсан баг. За тэнд бол ерөнхийдөө уул уурхай зүгээр л дислэл ухаал ямар ч нөхөн сэргэл гэдэг зүйл хийхгүйгээр хайчихсан байсан. За тэгэхээр уул уурхай нөхөн сэргэлдвэл мэдээж яаж хийгдэх вэ гэдэг нь бол ойлгомжтой тодорхой. Ядчил дээр бухад эндийдсэн газраа тэгшлээд сайхан янзлаад өрөх хэрэгтэй болов гэж бодсон. За тэгээд хүний хувьд нөхөн сэргэл гэж юу вэ? Хүний хувьд нөхөн сэргэл гэж юу вэ гэхлээр мэдээж амралт. Амралт маань ерөнхийдөө бас идэвхтэй амралтаар хүн гэдэг зүйл өөрөө эрс хүч энерги авч тэгжиж илүү сайхан амралт болдог болов гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн юу хэлэх гээд байна вэ гэхээр сайхан аялаад зугаалаад идэвхтэй амраарай гэж уриалъя. За ерөнхийдөө аялал гэдэг маань бас нэг архитай шоудаад яхаа нэр биш хаа. Цагаан өдөө гараад байгалийн сайхныг мэдрээд байгалаасаа ирч хүч энерги аваад ингэж л явах нь аялал юм болоо да. За хэрвээ танд миний энэ влог таалагдсан бол мэдээж subscribe дараарай. Subscribe дараад хонхон дээр дараарай. Дараачихан влогуудаар илүү сонирхолтой илүү айтайхан влогууд хий гэж бодож байгаа. За мөн тэквондо хичээл гэсэн тэквондо хичээлийг маань YouTube суугаас үзэж авч үзээрэй. За тэгээ шаардлагатай гэвэл лайк, share, комент хэсэгт сэтгэгдэл, асууж давлах зүйл хэмжлэн зүйлсээ бичээрэй. Яг YouTube-ээр ерөнхийдөө бичлэг хийж байгаа, контент хийж байгаа хүмүүст бол subscribe хамгийн чухал байдаг. Тэгэхээр та бүхнээс хүсэх зүйл бол subscribe над дээр дараарай л гэж хүсье. За дараагийнхаа влогоор уулзцгаая. Баяр таа.